Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Өнөөдрийн үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бүгдээрээ 4 удаагийн тохирлоо тасалбараа худалдаа авсан бэлэн болцсон байгаа баха гэж найдаж байна. За ингээд 4 удаагийнхаа тохирлоо анхаарал хандуулцгаая. 1, 2, 3 гэсэн 3 зэргийн машин байгаа. За энэ хүү хонжирын машинууд бол ерөнхийдөө та бүгдийн нэг удаагийн худалдаж авсан тасалбараар та 3 тоглолтод зэрэг оролцож байна гэсэн үг. За хамгийн ихний азийн дугаарууд гарч ирж байна. За ер нь азийн дугаарууд 3 дугаар зэргийн машин дээр 9-ийн тоо, 2 дугаар зэрэг дээр 0, 1 дугаар зэрэг дээр 6 гэсэн тоонууд одоогийн байдлаар гарч ирсэн байна. За азийн 2 дахь дугаарууд гарч ирж байна. За үзэгч та бүхэн 4 дахь тохирлыг маш сайн мэддэг болсон болохоор надаар тайлбар дууддаг бас мэдж байгаа байхаа. Нийт 3 тохирол зэрэг оролцож байна гэсэн үг. За 3 дугаар зэргийн хонжир бол таны бооцоог 500 дахин үржин, 2 дугаар зэргийн хонжир таны бооцоог 1000 дахин үржин. За 1 дугаар зэргийн хонжирын машин таарах юм бол таны бооцоо 2000 дахин үржигдэх юм аа. За азийн дугаарууд гарч ирсээр байна үзэгчтэй. За та бүхэнд бас камер маань харуулж байгаа азийн дугааруудыг үндэсний лотерей нэвтрүүлэг хамгийн шударга Монголдо та бүгдийн нүдэн дээр ил тодор харагдж байгаа азийн дугаарууд нь гарч иржээ. За 3 дугаар зэргийн хонжирын сан дээр 9 8 7 9987 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. За ингээд энэхүү азийн дугаар 3 дугаар зэргийн хонжирын машин дээр таарсан бол таны бооцоо 500 дахин үржигдэнэ. 2 дугаар зэргийн хонжирын машин дээр 2954 2954 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. Таны бооцоо 1000 дахин үржигдэнэ. За тэгвэл 1 дугаар зэргийн хонжирын машин дээр 5124 5124 гэсэн азийн дугаар гарч иржээ. За ингээд та бүхэн бооцоогоо 2000 дахин үржүүлж байгаа юм шүү. За үргэлжлүүлээд 6 дахин тохирол бүгдээр анхаарлаа хандуулцгаая. Тэгээс сийн хооронд нийт 6 тоо та бүхэн сонгох ёстой байгаа. Тэрхүү сонгосон тоо тань энэхүү органик саунд дотор эргэлдэж байгаад агарын даралтаар за нэг тоо гарч ирнэ. Энэхүү азийн дугаар тань за тэрхүү тавцан дээр байрлагдсан дарааллын дагуу таны бүгсэн дарааллаас таарах ёстой гэдэг та бүхэн дуудгая. За жишээ нь таны хамгийн анхны азийн сонгосон дугаар тоо тань 2 гэсэн тоо байх ёстой. За 2-ын тоо гарч ирсэн болохоор 2 гэсэн тоо байх ёстой. За 2 дахь тоо 8-ын тоо гарч ирлээ үзэгчтэй. За ингээд 2 8 гэдэг та бүхэн азийн дугаараа хамгийн ихний 2 дугаар тань 2 8 байх юм бол та 1500 төгрөгийн азтан болж байгаамаа. За 3 дахь азийн дугаар 9 гэсэн азийн дугаараа үзэгчтэй 289 За ингээд та бүхэн 17000 төгрөгийн азтан болж байна. За үргэлжлүүлээд 4 дахь тоо гарч ирнэ. За 4 дахь азийн дугаар 6 гэсэн тоо байна үзэгчтэй. 2896. За ингээд та бүхэн 150,000 төгрөгийн азтан болж байна. За 5 дахь тоо гарч ирснээр та бүгдийн 150,000-ыг сая 500,000 төгрөгөөр өөрчлөх юм аа. 5 дахь тоо 1 гэсэн тоо байна үзэгчтэй. 28961. Ингээд сая 500,000 төгрөгийн азтан тодорч байна. Үзэгч та бүхэн маш сайн мэднэ. 6 дахин тохирол дээр сая 500-ийн азтангууд бол маш ихээр тодорч байсан. Өнөөдөр ч сая 500 шүр 50 сая төгрөгийн азтан тодорхоосоо гэж би бодож байна. 6 дахь тоо 3 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 3 28961 За ингээд та бүхэн 50 сая төгрөгийн азтан болж байгаамаа. За магадгүй эхний 2 3 тоо ч юм уу зүрсэн байвал таны бүгсэн дарааллын сүүлээсээ та бас энэ сүүлээс нь тааруулж болно. 3 1 6. За ингэ юм бол та бүхэн 15,000 төгрөгийн азтан байх магадлал маш өндөр байгаа. За ингээд үргэлжлүүлээд 642-ын тохиролд бүгдээр анхаарлаа хандуулцгаая. За үзэгчтэй энэ 10 сар бол маш их дашны балжинэмтэй өдрүүд маш ихээр байгаа. За магадгүй та бүхэн дашны балжинэмтэй өдрийг сонгож үндэсний лотерей нэвтрүүлгийн салбаруудаар очиж үйлчлүүлээд азийн дугааруудаа оролцуулаад за тэгээд 21 дугаар сүүлд үзээр 8 цагаас шууд давтарч гарч байгаа. За энэхүү нэвтрүүлгээ та бүхэн үзээд азийн дугааруудаа тохирлоод хааруулаад азтан боллоо бол та бүхэн шууд үндэсний лотерейн төв дээр ирээрэй. За барилчны албаны туул рестораны чанга хүртэл байрж байгаа. За 35 27 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. 35 27. Үзэгч та бүхэн аль салбараас үндэсний лотерейнд оролцсон тэр салбар дээр азтан болох юм бол тэр салбар дээр очиж та бүхэн шагналаа авах ёстой юм шүү. 35 27 23 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй 3 дахь тоо 23 35 27 23. За 4 дахь тоо гарч ирсээр та бүхэн 20,000 төгрөгийн азтан болно.
За 38 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 35, 27, 23, 38. За ингээд тааг 20 өдөр наадсан болно. За байрал дараа л харгалцахгүй. Гагцгүй энэхүү товчон дээр гарч ирж байгаа Азийн дугааруудын Азийн 6 тоо гарч ирэхэд таны бүгсэн 6 тоо таархал юм бол та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За 5 тоо 14 гэсэн тоо сонгогдсон гарч ирлээ. Ингээд та 900 сая төгрөгийн азтан болж байна. 35, 27, 23, 38, 14. За 120 сая төгрөгийн азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 35, 27, 23, 38, 14, 1. Зөвдөж та бүхэн хараад маш амархан санагдаж магадгүй. Энэ бол ер нь бол аз мэднэ. Та бүгдийг бол үнэхээр Азийн тэнгэр ивэх юм бол та бүхэн 120 сая төгрөгийн азтан болох нэ. Энэхүү 6 тоог л та бүгэлжгэд 120 сая төгрөгийн азтан болно. За 7 дахь тоо буюу бонус тоо маань 34 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 34 тоо бонус тоо гарч ирсэн байна. За ингээд үзэгч та бүгдийг монголчууд бид бүгдийг маань Азийн тэнгэр ивээсэн гэдэгт би итгэлтэй байна. Азийг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей